15 жилийн өмнө 10 эмэгтэй хөнөөж ор сургаггүй болсон сэжигтэн хөөн хэлэлцэх хугацаа дуусснаар хуулийн дагуу гэмхүүхэн болно. Чойдарга удаа уулзаагүй гэж баярлахгүй байгаа юм да. Инээлтэй. Төгс үлдэгдсэн гэмт хэргийг яагаад өөрөө ил болгож байгаа юм? Гэмшиг сэтгэл гэж хэлмээр байна. Наад новшид чинь тэгэл санаа байгаад байна. Сайхан цэвэрхэн дүр төрх бүрдүүлээд. Одоогийн энэ хачиргалтай нөхцөл байдлын талаар юу гэж бодож байна вэ? Хоол идж явахад ингэж байгаа чинь бүр хачиргалтай байна. Чи урдхан хүн юм уу? Жохон хоцорч байх чинь. Дууг наатахаа гудар. Тэр новши хэвлэлээр тоглож байгааг харлаа. Би ч гэсэн одоо хэвлэлийнхнэр тоглож байна. Ямар нэг юм өнөрдөхгүй байна уу? Арай торч чадахгүйгээс хойш жинхэнэ алуурчин байгаад ягав дээ. Ийжүн согийг би барьж ирнэ. Одоохондоо цогцын олоогүй болохоор сургаггүй алга болсон гэд хаасан нэг хэрэг байгаамаа. Энэ бол алуурчны хийсэн сүүлийн хэрэг байсан гэдэгт итгэлтэй байна. Жон Суёныг яагаад өвчихсөн гэж бодоод байгаа юм бэ? Би ямар хүн байсан гэдгээ батлаад өгөх үү? Сэтгүүлчдийг дууд хэдүүлээч гисэн нэг шоу хийн. Алуурчны өчөл